Чихлийн тэнцэл, чихлийн сэдэв, хатуугийн дулааны энерги дамжих арга. Дулаан дамжуулсан нь дулааны энерги хатуу биеийн доторх атомууд болон молекулуудын зөргөлт харилцан үйлчлэлээс дамжин хахах процесс. Өөрөөр материалын дулааны янз бүрийн хувцас дамжуулдаг. Таасуудын ерөнхийдөө сайн дулаан өнөөдрийн бие дагуулгадах дулааны энергийн тухай ойлголттой болно. Хатуу биеийн дотор дулаан хэрхэн дамждгийг ямар металл дулаан дамжуулах цайтай болохыг туршилт хийж үр дүнгийн шалтгааны талаар таамаглаж зөвшөөрнө. Дулаан дамжуулалт гэж зөвхөн юу болох талаар ойлголтоо бэлдүүлж түүний амьдрал дахь хэрэглээг ярьсан. Чихлийн зорилго бие дагуулгадах дулааны энергийн тухай суурь ойлголттой болж хатуу биеийн дотор дулаан хэрхэн дамждаг физик механизмыг танин мэдэн өөр материалын дулаан дамжуулах чадварыг туршилтаар харьцуулан энэ үзэгдлийн шалтгааныг чихлийн зорилго бие дагуулгадах дулааны энергийн талаарх ойлголтыг танин зэс төмөр хөнгөн цагаан зэрэг металлын дулаан дамжуулалтын чанарыг харьцуулсан туршилт хийж ажиглалтын үр дүн тулгуурлан аль нь илүү сайн дулаан дамжуулдаг энэ ялгааны шалтгаан юу болох талаар тайлбарлаж чаддаг. Дулаан дамжуулалт гэж зөвхөн юу болох талаар онлын ойлголтоо гүнзгийрүүл атомууд болон молекулуудын дөрвөлтөөр дамжих механизмыг ойлгон амьдрал ахуйтай төлөвлөх. Хэрэглэгдэх сургагчид, дэвтэр, хаалгандаа, бал, галлуу, тодорхойлогч, түлхүүрэг, атом, бодитын хамгийн жижиг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цөм болон түүнийг тойрон иргэдэг электронуудаар бүрдэнэ. Химийн элементийн үндэс шин чанарыг агуулсан хамгийн бага нэгж. Молекул хоёр буюу түүнээс олон атом хоорондоо холбогдож үүсэх бодитын жижиг хэсэг. Молекул нь тухайн бодитны бүх шин чанарыг агуулдаг. Термик энерги атом молекулын дотоод хөдөлгөөнөөс үүсэх энергийн нийлбэр. Температурын өсөлттэй хамт нэмэгдэж бөгөөд дулааны хэлбэрээр илэрдэг. Металл электрон сайн дамжуулдаг ялгсан гадаргуйтай хатуу уян хатан шин чанартай элементүүд жишээ нь алт, мөнгө, төмөр гэх мэт. Изолятор тусгаарлагч цахилгаан эрчим хүч дулааныг муу дамжуулдаг. Эсвэл огт дамжуулдаггүй процесс. Жишээ нь контор, эрчим, модуль, кондуктор дамжуулагч цахилгаан эрчим хүч дулааныг сайн дамжуулдаг процесс. Ихэвчлэн металлууд энэ чанартай байдаг. Хүрэх үр дүн нэгний дулааны энерги болон дулаан дамжуулалтыг амжийн үнцийг тайлбарлаж чадна. Өөрөөр материалын дулаан дамжуулах чадварыг мэднэ. Чадна. Энгийн туршилт зохион байгуулж үр дүнээрээ системд тэмдэглэнэ. Ажиглагчид үндэслэн таамаглаж зөвшөөрч физик үзэгдлийг тайлбарлаж чаддаг болно. Хэрэглэн материалын шин чанар болон тэдгээрийн дулаан дамжуулалтын хамаарлыг сонирхож ахуй амьдралдаа хэрэглэнэ.